ер нь бол нэг стандарт чухал юм орж ирж байна. Нэг гайхаад хүлээгээд шинжлэгдээд байх нь ер нь алга. Нэг талаасаа. Нөгөө талаасаа тех боломж чалга. Ягаад гэвэл одоо энэ нийт төсөв хэдэж гэж тооцогдсон. Тэрний нэг 70-80% нь урсгал зардал. Урсгал зардлынх нь 70-80% нь хөдөлгөж болдгоо. Тэр албан хаагчдын цалин урамшуул, халамж, тэтгэр тэтгэмж гэсэн юм байгаа байхгүй. Тэгэхээр урсгал зардал дээр нэг 20-30% хөдөлгөөн. Хөрөнгө оруулалт бол угаасаа л 20% л байдаг л зүйлүүд. Тэгэхээр энэ сони балаг. Өмнөхөөс нэг сайн зүйл нь өмнөх төсөвдөр бол 35% их найдаж анхлаад орж ирж байсан. Төсвийн орлогыг хэд өндөрөөр тооцсон байсан. Тэгээ энэ бол уг нь эдийн засгийн хувьд бол эрсдэлтэй маа гэдгээр л бид нар нөгөө төсвийг орлогоо хасаачаал гэж ярьсан шүү дээ. Тэгээд орлогоо хасах асуудал нь болохгүй болохоор тэгвэл тийм өндөр орлоготой. Тэгээд дахиад алдагдaltaй байвал алдагдaltaгүй болох биш төсөв алдагдaltaгүй байх нь бол онцлогоос хамаарна. Тэгээд чинь нэг орлого хасгал асуудал болж исэн. Энэ жилийн зөв сайн хэлэх зүйл нь бол урсгал зардлаасаач тэр орлогоосооч тэр нэлээд хасчаар болж ирснээр л жоохон онцлог байна. Нийгэм эдийн засагт бол гайхалтай сайхан нөлөө үзүүлэхээр нэг одоохондоо би бол харж харахгүй байна. Гэхдээ нэг ингээд өргөн барьсан тоонуудаа судлаад хараа сууж байна.